Онгор сар гадаадын иргэн харьяатын газар 8 улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалтгүй буцаажээ. Үүнд бүгд найрамдах Хятад ард улсын 74, бүгд найрамдах Солонгос улсын 6, Узбекистаны 4, Непалийн 4, Орос улбан улсын 2, Филиппин болон Киргизийн 2, Азербайджан улсын 1 иргэн багтжээ. Тэдгээр нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй. Зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй байх болон буцах хөрөнгийн их усүрийн баталгаагүй визийн хүчинтэй хугацаа дууссан гэжээ. 2025 онд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 1000 гаруй залилан гарч 120 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүний 50 тэрбум орчим төгрөгийг нь нөхөн төлсөн байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ лавлгааг хурамчаар үйлдэх явдал их байна. Иймд e-Mongolia платформоор газар дээр нь хүсэлтийг нь гаргуулж хамтран шалгах нь эрсдлээс найдвартай хамгаална гэж өмгөөлөгч Батбаяр зөвлөж байна. Онгор сар онцгой эдлийн алба хаагчид гол мөрний усанд цөмөрч осолдсон 12 удаагийн дуудлагаар газар дээр нь ажиллаж 4 иргэний амь насыг авраг хамгаалж 5 тээврийн хэрэгслийг татан гаргажээ. Тухайлбал энэ сарын 24-нд Буур нурт живсэн Toyota Prius 30 загварын автомашиныг 6 метрийн гүнээс татан гаргажээ. Тус үүдлийн тэргэнд 6 хүн зочиж явснаас 4 нь живж 2 нь эсэмэнд гарсан байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны энэ улирлын плей-оффын тоглолтууд энэ бям гарагт буюу 28-ны бям гарагт эхэлнэ. Тоглолтууд SGFS баг, Завхан Brothers багтай, Хасын хөлгүүд Дархан United багтай, BCH Knight баг Хан Falcons багтай, Эрдэнэт Miners баг Сэлэнгийн Бодонс багтай тус учраа таарчээ. Жил бүрийн 2 дугаар сарын 28-нд үндэсний бахархалт амтан Мазалай баавгыг хамгаалах өдрийг тэмдэглэдэг. Үүнтэй холбоотой байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болон цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв хамтран 7 хоногийн турш Мазалай баавгыг хамгаалах, түүний амьдрах орчныг хадгалан үлдэх, олон нийтийн экологийн боловсрол оролцоог нэмэгдүүлэх зорилготой танин мэдхийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Брэдэд хасах 30 хэмээн хүтэн үргэлжилж байна. Хэрв хасах 31 болон түүнээс дээш хэмээр хүтрвэл сурагчдын хичээлийг алсын зайд шилжүүлэх учиртай. Гэхдээ хүүтний ирж уярч байгаа тул боловсролын хороо аль болох алсын зайд хичээл сургалтын үйл ажиллагааг шилжүүлэхгүй байхыг хичээж байна. Ice Global-ийн цөөхөрмөн мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.